За элийн эхний өдрийн 2 дугаар хэсгийн влог эхэлж байна. За Стамбулаас Берлин хүрэх онгоцондоо суудсан бараг 2 цаг 30 минут бидэд явсан. За тэгээд одоо өдрийн хоолны цаг болж байна. Бидэд ямар ч хоолоо сонгоод ингээд бас нэг авштай юм гоё бөөнөрөө нэг дор ингээд суудсан явцгааж байна. За тэгээд манайд хоолоо сонгоцсон хайна эцгээж байна. За тэгээд хоолнууд нь бол нэлээд амт цаатай, ер нь бол нэлээд дэжгүй гоё холтой юм билэ. Хид хиднээ сонголттой уух юмудаа өөртөө хүснээрээ авч болно. За тэгээд хоолоо идсний дараа тэгээд цонхоор гоё юм хараад явсан да. За тэгээд нэг санагдсан юм нь болохоор одоо ингээд Монголоос Стамбул руу нисэх онгоц маань болохоор амар тийм дотроо ингээд шахуу байсан. Одоо яг нөгөө Стамбулаас Берлин явах онгоц маань бол нэлээд дэжгүй дотроо гоё тохиолдолтой гой санагцсан нэлээ дотроо хоорондох зай мэжтэй нэлээд том. За тэгээд ийшээ бүр нэлээ амар их үүлтэй маш өндөр дээр л гараад ирсэн юм шиг байлээ. За тэгээд Берлин руу ингээд Герман руу ер нь ойртох болгонд ер нь бол ингээд ногоон байгууламж мод амар их ер нь бол харагдсан. Тэгээд ер нь бол маш их ногоон байгууламж ихтэй юм байлээ. Sayın yolcularımız, Brandenburg Havalimanı'nın pasaport kontrol noktalarında 12 yaşını doldurmuş Avrupa Birliği'ne üye ülke vatandaşı olmayan fakat oturum izni ve çipli biyometrik pasaportu bulunan yolcularımızın EasyPass hızlı geçiş otomatik pasaport kontrol noktalarını kullanabileceklerini hatırlatmak isteriz. Teşekkür ederiz. Cabin crew, be seated for landing.
чинь бүтлж Юу байна. байдгүй гэсэн шүү дээ. Ялаа шүү. Энэ бодож байгаа нэрээ. Ийм бодтой устай шүү дээ. Ялаа шүү ямар сайн юм. Ээжтэй маань тэр хоёрыг идчихэж чадчих. Тэр хоёрыг Хашаа маш гэж байдгүй шүү. Хашаа маш алга тий нэрээ. Одоо хашаа ичдэг юм шүү. Одоо хашаа ичдэг юм шүү. Замгүй хараа зам амар яа. Бүрсэн шараа нөгөө. Шарч яриад байгаа юм. Ваа. Одоо зүгээр тэгнэ жагсчихсан. Том шүү.
Hanımefendiler, beyefendiler ve sevgili çocuklar, yolculuğunuzun rahat ve keyifli geçmiş olduğunu umuyoruz. Emniyetiniz için kemer ikaz ışıkları sönünceye kadar lütfen yerinizde kalınız. Kemerinizi bağlı tutunuz ve başüstü dolaplarını açmayınız. Tüm elektronik cihazlarınızı kullanabilirsiniz. Uçak park pozisyonuna ulaştığında başüstü dolaplarını açarken dikkatli olunuz. Star Alliance üyesi Türk Hava Yolları ile uçtuğunuz için teşekkür ediyor. Sizlerle yeniden karşılaşmayı diliyoruz. Ladies and gentlemen and dear children, we hope that you had a pleasant flight. For your safety, please remain seated with your seatbelt fastened until the seatbelt sign has been turned off, and do not open the overhead bins. You may use your electronic devices. Please be careful while opening the overhead. Dear passengers, please check your seat pockets for your mobile phone and other belongings, and make sure that you take your hand luggage with you. Thank you. Гадаад ч гэсэн ингээ очрлог юм байна. Ганцхан Монгол байдаг хүн байна. Наймуулаа л гэж. Наач мэн үү? Муу биш. За чагаа. Нэрээ яг туяарсан шүү дээ. Гэтэ згсэн байна. Чинараа. Харин миний зүг сонин бодож байна. Стилэг.
За бид автобуснаас буугаад шууд доошоо метроныхоо буул руугаа бууж байна. За хамгийн түрүүнд бид шууд нөгөө тээвэр хэрэгслийнхэн 7 хоногийн эрэхтэй тийм тасалбараа авч байгаа. Тэгээ бараг нэг хүний 40 евро гэлүү дээ. Ер нь нэлээд үнэтэй дүү санагцсан. Тэгээд тэр тасалбараараа болохоор одоо метро, автобус, трамвай гэдэг ч юм уу те бүхэл хэрэгслээрээ одоо 7 хоногийн хугацаанд хязгааргүй явдаг юм байлээ. За тэгээд ер нь метро нь бол баг ирээл тэгээд буцаа шууд мангар хурд яваад гэж тийм байлээ. Тэгээд бид эдийнх болохоор яг нөгөө сүүлийн буудлал болохоор бас жоохон хэсэг зогсд юм байлээ. За манай одоо суух метромон хойноос ирж байна. За тэгээд бид чиний ямар ч хөлөө амаргангаа тэгээд суугаал бужигнаал гэж байна. За зарим манай нөгөө хэд мат хэмжээний нөгөө тасалбар аваад зогсож байна. Батцыг ч бас бид тасалбар авч гисэн. За тэгээд утгагүй хөдлөндөө. За метрондоос хэлсэн. Энийг тэгээд шалгуулахгүй юм. Одоо шалгуулал хүн орж ирээ шалгахыг өөрлөө үзээ. Тэгээс шалгуулын Өшөөлсөн дээр гэсэн тийм байхгүй гэдэг аваад явж байгаа юм байна. тийм эдний систем тийм байхгүй. Одоо Францд болохоор заавал нэг офтоо ингэж хөшөөлдөг. Тийм юм байхгүй. Эднийх болохоор хүн орж ирээ та билетээ үзүүлнэ гэвэл шалгуул. А тэгэхээр уг нь бас туулаачлж болох юм. Заригтал. Хүний офонсорыг яаж байгаа юм шиг. Хүн аваад сонсох болсон. За орой. Би тань хүнзэрийг авахгүй. Маргааш нэг гоё зараймаар орж байгаа бол яа. Гэр хүн бацаг гэдэг нөө Ийм юмтайгаа нэг. Чиг гинэ. Цаг алдахгүйгээр. Одоо бид метроор хэр удаа явах вэ? Одоо нийтэн бас явж шүү. Тэгэхээр одоо явахаа л сандараад яагаад. Та суугаач гэдэг. Манайд дээр бодог байсан уу? А 1 минут гэж наалаа. Одоо бид нар ерөнхийдөө нөгөө хотын захаас төв рүү явах чагаа. Тэгээд хамгийн гол нь ингэж дамжихгүйгээр зөвхөн энэ метро байсан. Тэгээд шийдвэрлээ өнөө музейд явъя гэвэл ингээд дээр үсэн явж байгаа. Тэгээд чи энийг гачирээ нэг юмнаас нэг юм Зөө шууд тэгээд өөдөө одоо шууд авчихсан нэр. Өнөөдөр авах гэж шээ. Маргааснаас очоод хайрлаа харихгүй гэж яж байгаа юм шиг. Хараач гингууд харихгүй гэж маргааснаас эхлээд тий. Буултаа ч очихгүй гэж яж байгаа юм шиг. Тий. нагаас шал өөр байна. Бид ч одоо ингээд ой наад 24 цаг ингээд Зөрг явчихсан. өглөө 4-өөс аваад энэ одоо Монголын цагаар явж 4-өөс босоод Одоо яаж байгаа? Онгоцон чи ингээд унтсан чи шунтаад үчиртэй яаж авсан. Би л яг тэглэв. Табай санаа бүх юм ингээ яриа сонсоод бодоод тэгээд Монголын цагаар нэг анаатай ингээ. Гур болчих. Оо тэд одоо нэг цагийн дараа ингэсэн бид тэдэг гэсэн цаг шүү. Тэгээ Монголын юм юу юм аа те гинтээ яагаад ийм орой ясаг. Чүгөө виз нэг гэж гарч байгаа шиг. Тэгээд тач гэсэн биш. хацгийн үднээс Багт яг уусгаа мэдгүй яж байгаа юм. тийшээ Зүгээр өөртөө итгэлцэл. Оо хариу гадаа за хат гадаа гарна гэдэг сайдэр хэлсэн. U7 nach Rathaus Spandau. Einsteigen bitte. Жи сэнтэр тийм аа зүгээр ат нар бодсон.
Zurückbleiben bitte. Дэлгүүрүүд хаадаг юм биш үү тий. Манайхаар бол нэг мөсийн найз яваад шиг юм. За бидэд за метроноос бараг цаг чаар яваагүй. Нэг 50 минут явж ааш. Одоо буудлын руугаа нэлээд ядарсан байдалтай өнөрөө явж байна. Одоо арга ер нь 20 хэдэн цаг ямар ч нэг хоногоос илүү гарцсан. Бүгдээ яг бараг дийлийнх нь удаж чадаагүй тэгэл жоохон зөөр мөдлөөл явсараа ирсэн. За одоо тэгээд буудлын руу гарсан амранда. За тэгээд өнөөдөртөө бол тийм их юм пицца дээр гэж. Бодогчны орнуудаас ирдэг. Европ. За бидэд 2 цаг явсны эцэст Берлин дэх буудлах байранда ирсэн байна. За тэгээд гадаад бусартаа үзүүлээд баталгаажуулаад орж байна. За бараг 30 минутын дараа бидэд гадаа уулзах байсан боловч манайд жоохон ядарсан байдалтай жоохон удаж гарч ирсэн. За тэгээ нүүхэн тажихын дойрхон гой хаалтай газар оройныхоо хоолоо идсэн байгаа. За багцэг ихч бидэрийг аль урчлаад цагийг авсан байсан. Тэгээд нэлээд жоохон оройтож атсан. За тэгээд нэлээд амттай хоолнуудаа идэж авч байгаа л маргаашийн аюултай бидэд амарсан байгаа. За эхний өдрийн видео маань ингээд дуусаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая guys.